Бүгд найрамд Хятад ард улсын төрийн өмчийн оролцоотой ZTE компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөний асуудал болсон талаар бид өнөө мэдээсэн. Энэ талаар албан тушаалтнууд хариулт өгөхөөс татгалзаж байсан бол авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны дарга ахлах комиссар Амар Батын хэлснээр уг компанитай холбоотойгоор үндэсний татврын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга ганц өхийг хүүтэн төсвийн орлогын хураалтын засгийн даргач Инхбат байцаагч Бямсүрэн нарыг өнгөрөх 2 дугаар сард авилгатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн байна. Тэднийг их хэмжээний хахуул авсан хууль бусаар хөрөнгөцсөн байж болзошгүй гэх үндслээр эрг үүсгээд байсан юм. Үүнтэй холбоотойгоор ZTE компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа нь үнэн гэдгийг Амар Бат хэллээ. За ZTE гэхээр нөгөө татврын ерөнхий газрын хэлтсийн дараа ганц өх нартай холбогдоо явуулна явчих хэрэгтэй юм байгаа юм л да. Ганц өх гэдэг хүн татврын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн дараагаар ажилладаг. За энэ хүний хамтаар татврын ерөнхий газрын Инхбат гэдээ бас нэг би одоо албан тушаалын нэг тодорхойлж мэдэхгүй. За Бямсүрэн нар ингээд хүмүүс хамтарч шалгагдж байгаа. Энэ хэрэг дээр нь боломжтой гэж үзэж та бүхэнд хэлж чадах зүйл маань юу вэ гэхээр одоогийн байдлаар бид нар ганц өх гэдэг хүний хүүхдийн дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэнд орсон байна гэдгийг тогтоогод байна. Энэ хүний эцэг нь болох Чимэд гэдэг 80 гарсан хүний төгрөгийн дансаар нь тэрбум 200 гаруй сая, долларын дансаар 1 сая гаруй долларын хөрөнгөтэй байна гэдгийг тогтоогод байна. Энэ хүний бас нэг хүүхэд нь Америкийн нэгдсэн улсад суралцж байгаа хугацаанд нь тэр хүүхдийн дансаар бас сая орчим доллар шилжиж хөдөлгөөнд оролцож эргэлдэж исэн байна гэдгийг тогтоогод байна. Нэг иймэрхүү. За дээрэс нь Инхбат гэж түрүүний хэлсэн. Энэ хүн дээр бас өөрөө тайлбарлаж чадахгүй зарим хөрөнгө орлогууд тогтоогдсон. Өөрөөс нь асуухаар тайлбарлаж чаддаггүй. Бид нар одоо энэ мөнгнүүдийн их сурвалжийг бас үзэх. Иймэрхүү байдлаар асуудал явж байна. Энэ дотор ZTE гэдэг компани асуудал яригдж байгаа. ZTE гэдэг компани Монголд нэлээд томоохон төслүүд дээр ажилласан аж ахуй нэгж энийг та бүхэн мэдж байгаа. Энэ компанитай холбоотой явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор ногдох татврын асуудлыг одоо нөгөө ажил үүргийнхаа хуваарийн дагуу Чимдийн ганц өх гэдэг дарга маань орж шалгаж ирсэн асуудлууд байгаа юм аа. Байгаа юм. Тийм учраас энэ дээр бид нар ZTE гэдэг айлыг бас давхар үзэх ийм шаардлага гарсан явж байгаа. Түүнчлэн боловсрол соёлын шинжлэх ухааны сайдаасан Отгонбаяр болон тус яамны холбогдох албан тушаалтнуудыг ZTE-гийн эрхт шалгаж эхэлжээ. Мэдээж хэрэг нөгөө ZTE-гийн чинь удирдлагууд энэ төрөл хүмүүс холбогдож таарна шүү дээ. Боловсрол соёлын шинжлэх ухааны яам хуучнаар тийм ээ. Энэ яам байх үед тус яамнаас зохион байгуулсан зарим худалдаа авах ажиллагаатай холбоотой асуудлыг бол бид нэр шалгаж байгаа зүйл бий. Эрүүгээр үүсгээд мөрдөн байцаалтаа шалгаж байгаа зүйлүүд бол байгаа. Тиймээс гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр гарсанчлан ZTE компанийн удирдлагууд болон Монголын төвийн томоохон албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн нэгэнтээ тодорхой боллоо. Тус компани болон зарим улсын засгийн газрын хооронд их хэмжээний мөнгөний алдагдлын асуудал үүссэн хэрэг мандаад байгаа юм а. Энэ компанитай холбоотой бусад хэрэгүүд ч өмнө нь өөр улсуудад гарч байжээ. Эдгээрээс дурдвал Алжир болон Кени улстай холбоотой авилга хээл ахуулын хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий. Зөвхөн мөнгөний хэрэгээс гадна техникийн талаасаа ч тэр төдийлөн таашаагддаггүй юм байна. Тиймээс ZTE-гийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хэд хэдэн улсад хориглож байжээ. Тендер авахдаа тухайн улсад эрх баригчдад удаа дараа авилгал өгсөн баримттаар нотлогдсон. Энэ хэрэгээр Филиппиний ерөнхийлөгч суудлаасаа огцорж байсан удаатай. Мөн энэтхэг Норвеги зэрэг орнуудад ZTE-гийн тоног төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож байжээ. Харин Монголын зах зээлд анх орж ирэхдээ засгийн газарт 2 сая долларын бэлэг өгч 300 сая долларын тендер авч байсан тухайн үед баггүй хил ам дагуулж байсан. Энэ хэрэгт боловсролын яамныхнаас гадна мэдээлшүүдэн харилцаа холбооны газрын хуучин дарга нар ч холбоотой гэх мэдээлэл байна. Бүгд найрамд Хятад ард улсын төрийн өмчийн 51% оролцоотой ZTE гэх нөхөө компани өнөөдөр манай Монгол улсын төрийн холбоо болон төмөр замын холбоо бусад холбооны хэрэгслүүд ч гэсэн тоног төхөөрөмжөө нийлүүлж нэгсний монопол байдлаар ажилладаг байна. Уг компанийн тоног төхөөрөмжийг манай бүх хүрэн операторууд болон интернет үйлчилгээ явуулдаг бүх компаниуд хэрэглэдэг бөгөөд энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг ч алдагдуулж болзошгүй байгаа юм байна.